Хөө миний охиноо тастай шүлээ яах гэж байгаа юм? Нойроо асах юм. Хүүе болохгүй шүү дээ. Ийм амар тостой шүлэг ядаж над дээр нь тунсан тосыг авч байгаа тасгалаа. Тэг өөр хайш насах юм. Үгүй хааш нь яах вэ? Ядаж над тосыг буцааж авъя хөө. Энд чи бүглэрөөд бөө юм болно шүү дээ. Юу тэгээ манайх тостой шүлийгээд хоолоос уг нь бүглээ айчвал дээд доод айлда гай бол миний охин. Ч одоо олуула нийтээр нэг хотод амьдарч ийж. Юу ч яаж. Үгүй энэ юу? Ой битгий хурнаач ишил ээж нь хараа одоо энийг энэ дааванд боож хаях гэдэг. Аюу сүртэй ингээл хайчаач тий. Би одоо угаасаа гарах нь тэгтээ аваа гарч юу. Үгүй болохгүй минь охин. Энэ ингээ шилээ ил задгаач гарч хүмүүс гар хөлөө зүсдэг гэж байгаа шүү дээ. Тэгэл бид нар ингээл хамаагүй хачуулаа явуулцдаг. Эний чинь зөөж байгаа улсуучаа мэдхгүй гар хөлөө зүсээд бүр тайруулдаг гэж байгаа шүү дээ. Ээж нь одоо бүр болдог бол энэ дээр нь ингээд шилгээ бичээр скотчтод наамаар байна. Нэрээ тийм биш үү тий. Би тэгвэл танд бичих юм аваад ирээ за. Энэ хорой болсон юм шүү дээ. Унтахгүй яасан юм бэ? Ээж би нөө хан зураг тогтоолох гээд хан өрөмдөг хүн дуудцаанд ирж гин гэсэн. Хөөе. Тэр хүний чинь өдрийн цагаар хүмүүс ажил төлөлтөд явсан хойгоор симхи ашиглаж дууддаг юм шүү дээ. Одоо энэ хөвшин настай хүн ялхнаад хүүхдүүд унтж байгаа. Гэхдээ тгийж ялхнаад гэлтгүй хүмүүс унтж байгаад хан өрөмднө гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Наа өнөө болиул. Тэгээ өдрийн цагаар симхи ашиглаад бол мэдв. Нэрээ тийш тий. За би тэгвэл одоо ээж залгаа хэлчихээ болиулж.